Одоо бүгдээрээ залбирцгаая. Өнөөдөр ачаанаас өөрөлдсөг хэсэг байна. Хамтаа залбираа эзэн минь өнөөдөр ачаагаа өөрцөн холон ачаатай хүнд хэцүү байгаа хүмүүсийн төлөө залбирч байна. Өнөөдөр бас үг үнэхээр тэдэнд өөрөг даалгаварч хүч чадлаар дүүрэх болтугай хүмүүс чөлөөлөгдөх болтугай гэж залбирч байна. Эзэн Есүс нэрээр өрөөж байна. Хамтаа санаа нэгдэн залбирч байна бүгдээрээ. Яг өнөөдөр залбирхийнхаа өмнө бүгдээрээс хэсэг эзний үгээс бүгдээр үзцгээе. Матай 11:28 дээр хэлэхдээ 28-аас 30 дээр хэлэхдээ юу гэж нэг бол эцэж туйлдсан хүн дарамт өөрсөн хүмүүсээ бүгд над руу иргэсэн байна тийм үү. Тэгэхээр яадаг хүмүүс эцэж туйлдсан байдгүй гэхээр байдаг. Дарамт өөрсөн хүмүүс байдаг. Тэгэх яаж вэ? Хүмүүс эцэж туйлдаад бүр хүнд ингээ дараа дарамт нь явахаараа яадаг бүр сүлд эцээд бүр туйлдаад яана энэ амьдрал би яана чадхаа би хичээж чинь чадхаа ингэж тэгж чинь би тэгж яхад ингээд энэ тэгээд байна гэсэн тэр төвшөнд очдог гэнэ. Тэр хүн дарамт нь өөрт нь хамгийн хэрэггүй дараа дарамт нь өөрт нь саад болдог зүйлс байна. Тэгэхээр энэ нөхцөл байдалд яах вэ? Иймэрхүү хүмүүс бурханлоо над руу ирж чинь би та нарыг амраа гэж байна. Хамгийн түрүүнд эхлээд ачаанаас үүрэлцэх нэг ачаанаас үүрэлцэх талаар бид нар ярина. Хамгийн түрүүнд эхлээд бурханлоо хүмүүс ирж чинь хүн дарамт төрсөн байна. Таны амьдралаар яг өнөө маргаашийн санхүү, өнөө маргаашийн дараа дарамт хүнд хэцүү зүйлсүүд байна уу? Тэр бүхэл зүйлсээс хүмүүс чөлөөлөгдөх ёстой юу гэхээр чөлөөлөгдөх ёстой. Тэр дараа дарамтууд өргөх ёстой юу гэхээр өргөх ёстой. Тэр дарамттай хүн байж болохгүй маа. Тэр дарамттай байх нь сайн зүйл биш ээ. Дарамттай байдлаас хүмүүс чөлөөлөгдөх ёстой. Дараа дарамтаа бурханд өргөх ёстой бөгөөд тэр байдал дотор эцэж туйлж болохгүй. Яг л хүн дуудлага харахаа болдог. Ерөөсөө ирээдүйд дуудлага амьдралын баяр хөөргөд олон зүйлсүүдийг хүмүүс харахаа болдог. Яг л тэд дараа дарамттай бөгөөд эцэж туйлдсан байдаг юм аа. Тэр байдлаас хүмүүс чөлөөлөгдөх нь чухал байна. Тэр байдлаас хүмүүс гарах нь чухал байна. Тэр та бүгдийг уриалж гин, өрөөж гин. Хүний бүр яг дараа дарамтаа энэ хүн байдлаасаа гараарай. Хүн байдлаасаа гараад тэргүй дараа дарамтаа бурханд үнэхээр өргөөсөө гэж хүний бүр уриалж байна. Тэг яаж дараа дарамтаа өргөх вэ? Тэр нь бүрэн залбирлаар өргөдөг. Та бүгд намайг дагаа залбирээ. Тэгээ бас үүний өмнө юу гэж хэлсэн байг бол бидрийг амраа гэж байгаа юм. Тэгэхээр амралтгүй дараа дарамт өргөцсөн байж байгаа юм. Тасралтгүй ажилтг хүмүүсийг харсан уу? Тасралтгүй дараа дарамт үүрж амрахгүй ажиллаж явж байна. Хүн дарамттай байхад хүн амардаггүй байна. Харин бурхан биднийг амраа гэж байна. Хүн амралтыг өгөхийг хүсэж байна. Яаж амралтыг өгөх вэ гэвэл буулгыг минь өөр төрөө авч надаас суралцж байна. Тэгээ Есүс Христийн буулга буюу бурханы өгсөн буулга байна. Тэр буулгыг хүмүүс хүлээж аваад тэр хүлээж авсан буулгаас хүмүүс яадаг вэ? Буулга авч надаас суралцж байна. Тэгээ бурханы буулгыг авах юм. Бурхан минь таны буулга юу? Таны буулгыг би авъя гэж суралцахыг хэлж байгаа. Бурханаас суралцсан. Учир нь би зүрх сэтгэлдээ хөдөлгөөн даруй үлээ. Тэгээ та нар сэтгэлдээ амралтыг олгоолно. Миний буулга амархан, миний ачаа хөнгөн гэж. Бурханы буулга бол амархан, бурханы ачаа бол хөнгөн юм аа. Тэгээд та нар сэтгэлдээ амралтыг олгоолно. Тэр хүний яаж сэтгэл дотор амралт байхгүй байх шүү дээ. Тэр байдлаас үнэхээр гарахын тулд бид яг сэтгэлдээ амралтыг олгоолно гэж байна. Тэгээд тэр байдлаас гарч иж бид сэтгэлдээ амралтыг олгоолно. За тэгэхээр та залбирцгаая. Эцэж туйлдсан хүн дарамт өөрсөн бүгдээ над руу эргэж байна. За бүгд хамт намайг дагаа залбираарай. Ариун сүнсээ намайг дүүргэж өгөөрэй. Яг хүн дарамт өөрсөн байна би. Үнээс болж эцэж туйлдсан байсан. Энэ бүх дараа дарамтуудыг аваад танд аваач өгч байна. Би тань руу эхэлж ирж байна. Тань руу ирж та намайг амраагач ээ. Би таны амралтанд орохыг сонгож байна. Есүсийн нэрээр амралтанд орохыг сонгож байна. Таны буулгыг би өөр төрөө авч байна. Хүн бүхэл дараа нь санаа зовлон өнөөдрийн гэр бүлийн үр хүүхэд ах дүүс болон бүх зүйлсүүдийн тэр дараа дарамтуудыг танд өргөж байна. Танд даатгаж байна.
Есүсийн нэрээр залбирч байна. Амен. Энэ бол эхний хэсэг. Хоёр дахь хэсэг нь болохоор Галаат 6-гийн 2 дээр нэг нэгнийхээ ачаанаас үрэлц. Тинхүү Христийн хуулийг хэрэгжүүлэхтэй юм гэж. Тэгэхээр яадаг нэг нэгнийхээ ачаанаас үрэлц. Хүн яаж н хүн болгоно аливаа нэг ачаа байдаг. Ачаа гэдэг нь болохоор үүрэг даалгавар хийх зүйл байдаг. Зарим талбар дээр хүний тусламж хэрэгцээтэй байдаг. Хийж байгаа өргөжсэн ачаа маань заримдаа жоохон хүндэрж байгаа маань санагдаг. Тэр үед яах вэ бид нар? Ачаанаасаа хамтдаа үрэлцэх юм аа. Ачаагаа хамтдаа бурханд өргөх юм. Ачаанаасаа үрэлцэж бурхныг алдаршуулж явах. Тэгэхээр тэр яах вэ? Зарим тохиолдолд хүнд хэцүү үед хүн болгоны ачаа өөр. Зарим нэг нь бол залбирлуудыг би бол энэ залбирлыг хийх бурхан удирдам чиглүүлгийг өгсөн. Гэтэ ийм хийх хүсэл байсан. Харин энийг хийж яхад хийхэд яг надаас илүү өөр бэлэг агаас өөр мундаг хүмүүс хийх ахаа гэсэн боловч өөр хүмүүс маань надад хэлэхдээ энэ чамд өгсөн бол чи юунийг хийнэ гэсэн. Чи хийхгүй дараа өөр хүн рүү шилжнэ гэсэн. Тэгэхээр би нэг өөр хүн рүү шилжүүлэхгүйгээр харин бурхан надад өгсөн зүйл зүрхэнд маань энийг суулгасан тул би энийг хийнэ гэсэн зориг гаргаад хийж байгаамаа. Яг өөрөө айхтар бэлтгэлтэй биш ариун сүнс өдөртөж хийдэг байгаа. Тэгээд энэ бол миний өөрх одоо ачаа гэх юм одоо миний хийх ёстой зүйл байгаа. Хийх ёстой зүйлээ би хийнэ. Зарим өөр үед зарим хүмүүс хин нэгэнд ингээд тусламж хэрэгцээтэй байж хийдэг үйлчлэлээ хийж чадсан. Залбирлын үйлчлэл хэрэгцээтэй хүмүүс маш олон над руу холбогддог. Тэгээд хин нэгний ачаанаас заримдаа өөрлөцдөг. Хүмүүс ер нь хүн болго өөртөө залбираад өөртөө босгон маалд хүчрхэгжиж болох үгээр болно. Гэхдээ зарим тохиолдолд хүмүүсээс туйлдсан байдаг, ядарсан байдаг, дарамттай байдаг. Тэр ачаагаа дийлэхгүй дээр ингээд өөр хүн л аваач тохмоор байдаг. Тэр ачаанаас гарахыг хүсдэг. Тэр ачаанаас гарахын тулд яах вэ гэвэл бид нар нэгнээс нь тусалт эднээс ойлгох юм аа, туслах юм. Тэр ачаанаас нь үргэлцэх. Тэгэхээр яг хин нэгний төлөө залбирч байгаа. Хин нэгэн туслана. Эргүүлээ тэр хүмүүсээс санаас туслах боломжтой. Тэгхгүйсэн ч гэсэн бас өөр хин нэгний бурхан ашиглаад таны ачаанаас үргэлцэх боломжтой. Тэгээд хажуудаа байгаа ах トゥ удаа үнэхээр хүнд хэцүү ачааг нь хараад хэцүү байгаа хүнд үнэхээр нүдрүү нь хараад үнэхээр ойлгож байна. Чамд хэцүү байгааг ойлгож байна гэд нэг энгийн ойлгох үг гэсэн үнэхээр чухал. Нэг энгийн урамшуулалт гэсэн үнэхээр чухал байдаг. Заримдаа хүчтэй мэд хүмүүс ч гэсэн заримдаа тусламж хэрэгцээтэй байдгүй хэрэгцээтэй байдаг. Тэгж ярих нь мэрэгжлийн усан сэлдэг хүмүүс сандрахаараа яарахаараа усан живдэг байгаа. Живээ өгсөн тохиолдол байдаг. Тэр бол мэрэгжлийн одоо усан сэлж чаддаг хүн бол яг сандрахаараа усан гинт сэлж чаддаг байдлаасаа тэрээр сэлж чадахгүйгээр живсэн. Яг тэгвэл тэр амар тайван байгаагүй. Нэг өөрөөс айц түүнийг автолчих байхгүй. Чаддаг юм а чадгаа алдсан. Тэгэхээр яг энэ ачаа гэдэг бол хүмүүс яг тэрхүү хүнд хэцүү үед зарим тохиолдолд хүмүүс үнээр тусламж хэрэгцээтэй бурхан хийх ажил нь бол хүмүүсийг нь босгон байгуулах гэдэг юм аа. Тэр бүгдээрээ хамтдаа залбирая. Яг одоо таны ачааг үнээр өөрлөцөх хүн хэрэгцээтэй нөө залбирая. Бас өөр хин нэгний ачааг өөрлөцөхөд та нээлттэй бол дагаадаас залбираарай. Хава таны өмнө ирж байна. Дагаад залбираарай. Бусдын бас үүрч чадахгүй байгаа. Бас миний үүрэх хэрэгцээтэй байгаа. Тэр ачаануудыг надад мэдүүлж өгөөч. Бас үүрэгт нь надад хүчийг өгөөч. Бусдын ачааг өөрөөж туслахад тусалж өгөөч. Тэр ачаанаас үүрлэх тусалж өгөөч. Есүсийн нэрээр залбирч байна. Бас миний ачаанаас үүрлэх хүмүүсийг эзэн минь илгээж өгөөч. Хамтдаа миний ачаанаас бүрэн сайн үүрлэхэд тусалж өгөөч. Танд талархаж байна. Есүсийн нэрээр залбирч байна. Амен. Миний амаар ярьж байгаа зүйл бол гэрээ байгаа. Хин нэгний ачаанаас үүрлэж бол би ах нь их чинь яг энэ удаа ингэ залбирж өгөө. Залбирсаар байна гэдэг бол удаан хугацааны гэрээ байдаг. Хүн хэрэг ачаанаас нь үүрлэж бол яг тодорхой хугацаанд хэр удаан хугацаанд чадах төвшөндөө хүн залбирнаа. За би энэ яг энэ асуудал чинь залбирч өгье. Энэ чинь залбираа энийг яг энэ удаа сонсъё.
Баян сонсч чадахгүй гэж хэлээд яг хүнд угаасаа хэцүү байхад энэ удаад нь туслая гэд хэл амаар тэгж хамаагүй гэрээ хийж болохгүй шүү. Гэрээ хийхгүйгээр яг тухайн үед нь би сонсон, энэ үед нь би туслая. Энэ үедэр нь ингээ сэнхэн аман гэрээ байгаа шүү. Та бүгд уриалж Есүс нэрээр өрөөж байна. Хааллалаа.